За сайн байцгаана уу. Энэ сар би яагаад салаад мастрын хоолны хичээлийг үзэх хэрэгтэй юм бэ гэдэг цуврал мэдээлэл видео оруулж байгаа. Тэгээд энэ маань миний 2 дахь видео. Тэгээд яагаад ерөн энэ хоолны хичээл их чухал юм? Яагаад бид нэр ингээд энийг ингээд түгээх гээд одоо ялангуяа одоо нэг манай Монгол хоол иддэг хүмүүс маань ерөнхийдөө энэ яаж илүү ногоо идэх үү, яаж хоолоо илүү эрүүл болгох уу гэдэг асуултуудад нь хариулах гад ороод ирлээ. За намайг Эни гэдэг би одоо анхны салаад мастрын одоо дэлхийд анхны салаад мастрын дилер. Манай офис Чикагод байдаг. Яг Чикаго O'Hare онгоцны буудлын хажууд манай офисын байрлалтай. Тийм болохоор Чикагод байдаг одоо манай монголчуудын хойд suburbs, урд зүгийн Naperville suburbs, бусад одоо Schaumburg гэдэргээ тэр олон suburbs-аас альч талаас очиход ерөнхийдөө төв location гээд энэ O'Hare-ийн хажууд энэ офисоо бид нэр авсан байгаа. За тэгээд би бол хүмүүс намайг нөгөө танихгүй мэдхгүй хүмүүс намайг одоо ингээд мэрэгжлийн тооч эсвэл мэрэгжлийн хоол зөөч идэр гэж бодоод байдаг. Надад бол ямар ч тийм мэрэгжил бол байхгүй. Би одоо сүүлийн 40 жил одоо жоохон байхасаа л 1-2 дугаар ангиасаа эхлээд гэртээ хоол хийгээд одоо тэгээд нэг сүүлийн 40 жил бол зүгээр л гэрийн аргаар гэртээ хоол хийж байгаа л гэртээ юу яаж агаад хоол хийж сурсан тийм л хүн. Тэгэхээр надад бол ямар ч одоо мэрэгжлийн одоо тогооч ч юм уу мэрэгжлийн хоол зүйч ч юм уу тийм бол мэрэгжил бол байхгүй. Хүмүүс одоо миний хоолны хичээлүүд дээр ирж харчаад намайг л айгүй их мундаг одоо мэрэгжлийн бараг л тогооч гэж бодоод байд юм шиг байна. Тэгэхдээ тийм юм ерөөсөө байхгүй. Энэ сүүлийн одоо би 3 жил одоо энэ бизнесээ хийгээд сүүлийн 3 жил бол миний хоол хийдэг техник болон хоол хийдэг хурд, хоол хийдэг мэрэгжлийн төвшин дээр хийж чаддаг энэ одоо юу маань одоо сүүлийн 3 жилд л одоо гарч ирсэн тийм одоо ажилтай маань холбоотой. Тэгээд дээрэс нь одоо тэрнийхээ хажуугаар би бас өөрөө хувь хүний хувьд өөрөө одоо яаж одоо амархан, амттай, эрүүл, шимт хижээлтэй хоол яаж хийж болдгийм бэ гэдгийг ерөнхийдөө сүүлийн 3 жил л энийг одоо энэ бизнестэй орсноос хойш суралцаж мэдэж одоо байнгын одоо эннийхээ тухай байнгын тренинг эдэрт яваад одоо энэ өнөөдрийн байгаа одоо миний одоо хоолны төвшин маань одоо тэр энэ салаад мастертай бүрэн холбоотой. За тэгээд би бас энэ дээр юу хэлмээр байна гэхээр хүмүүс одоо ингээ хоол хийнэхээр одоо ялангуяа одоо орчин үеийн одоо гэр бүлийн одоо гол одоо асуудал нь юу вэ гэхээр цаг байхгүй бүгдээрээ ажилтай одоо хүүхд мөхтэй юм зөөдөг ажилласаа таарч ирээд одоо хитэн цагаар одоо хоол хийж одоо галтгоон зогсох ямар ч сонирхол байхгүй зүгээр ядарч जैन. Тийм болохоор нэг хурдхан шиг нэг одоо нэг өнсөж байгаа болохоор хурдхан шиг нэг хоол хийгээл итчих гэсэн нэг тиймэрхүү одоо хандлага одоо ерөнхийдөө одоо Монголч ихгүй Америкч ихгүй бүх ерөн орнуудад одоо тэр одоо тренд маань ерөнхийдөө хаасайгүй байгаа. Яагад бол одоо бүгдээрээ одоо эмэгтэй эрэгтэйгүү гэр бүлийн 2 хүн хоёулаа ажил хийж гэн хүүхдүүд нь сургуульдаа явж гэн сургуулийнхаа дараа ахаад эсэн бусан нөгөө юу юм уу сургалт эсвэл одоо биеийн тамирын юу эдэргээд янзын тийм олон юмнууд байгаа учраас одоо яаж одоо хурдан амархан одоо эрүүл хоол идэх вэ гэдэг дээр одоо бас хүмүүс одоо бас нэг толгой өвдсөн одоо асуудал дээр бид нар одоо ирж одоо ингээд тусалдаг. За дээрэс нь эмч нарт одоо очиод үзүүлэхээр өвчтөй болсныхаа дараа очиж үзүүлэхээр эмч тэгдэг. За ийм та ийм юм өвчтөй юм байна. За та хоолндоо ийм юм одоо анхаарах хэрэгтэй. Тосоо хаас, давсаа хаас эрүүл одоо илүү ногоо илүү эд мэдгээд одоо хилдэг боловч яг тэр эмч, яг тэр хоол зүйч таныг гэрт чинь очиод тэрийг хинч хизээж зааж өгдөг. Тэгэхэд одоо бидний одоо салаад мастрын одоо гол одоо нөгөө юу маань одоо бид нэр гэрт чинь очиод яаж энэ эрүүл хоол гэдгийг чинь өдөр тутмынхаа хоолнд хэрэгжүүлж болдгийг яаж хурдан хийж болдгийг яаж одоо энэ эрүүл одоо тэр тосгүй давсгүй хоолыг чи яаж хийх ёстой юм бэ яаж тэрийг одоо амттай гоё болгох вэ гэдэг тэр аргачлалыг бид нар очиод гэрт чинь очиод
одоо очиод зааж өгдөг. Тийм болохоор миний ажил бол би өөрийнхөө ажилдаа бол үнэхээр одоо түүлийн дуртай. Яагаад дуртай вэ гэхээр яаж бодсон миний одоо хийж байгаа ажил маань одоо айгүй буянтай ажил гэж боддог. Яагаад бол хүмүүсийн яг хэрэгцээтэй, яг хайж байгаа асуудлуудад нь бид нэр очиод тусалж өгч чаддгаараа. Тэгээд дараа нь хүмүүс миний хичээлд суусны дараа би юу яхад зарим хичээлээр хүмүүс бүр ингээ алгаа ташаад баярлаа гэд ийм юм яг хайж исэн, би яг ийм юм сурмаар байсан, яг ийм юм одоо хүсэж мөрөөдөж исэн юм а гэдгээ айгүйх ярьдаг. Тийм болохоор энэн дээр бид нар эмч нар одоо хоол зүйч нарын хийхгүй байгаа одоо ажлыг бид нар одоо нөхөж өгдөг л гэсэн үг. Яагад бол тэд нар хизээж танаа гэрт чи ирээд за хоолоо ингэж бэлд, ингэж тосгүй хоол хийж болдгийн, ингээд давсгүй хоол чи ийм гоё амттай болж болдгийм байх гэдгийг чинь бид нар очиод гэрт чинь зааж өгдөгөө гэсэн үг. Окей. За хоёр дахь юм юу вэ гэхээр одоо зарим одоо энэ тамирчин хүмүүстэй тэмцээнд бэлтэж гэн, одоо фитнес юм тэмцээнд бэлтэж гэн, юуны тэмцээнд бэлтэж гэн, тэчнээ килограммын жим барих ёстой, тэчнээ одоо юу бэлтгэл эхэлсэн үед одоо тийм үү тэмцээнээс өмнө одоо хэдэн сар одоо цэвэр айгууд клин одоо тийм цэвэр одоо дайет барих ёстой гэдгээ одоо жишээлбэл одоо фитнесийн хичээлж байгаа хүмүүс одоо тийм үү six pack тийм үү гоё гидсэн юм гоё зураастай одоо энэ гоё six pack гэж ерөөсөө юун жим дотор дацгалын өрөөнд биш галтгооны өрөөнд одоо ихэнх нь одоо 80% нь бэлдэгддэгэ гэдгийг бас сайн хүмүүс бас мэддэггүй. Тийм болохоор зөв хооллолт, зөв цэвэр хоол идчихээд тэр гидсэн чи хичнээн юу дасгал хийгээд тийм гоё нөгөө 6 дээр лайн чинь тэгэж хизээж гарч ирэхгүй. Яагаад вэ хэрвээ зөв хооллолт хийхгүй бол тэр гарч ирэх боломжгүй гэсэн үг тийм үү. Тэгээ одоо жишээлбэл надад дээр заримдаа ийм хүмүүс ирдэг одоо ингээд бэлтгэл хийгээд одоо ингээд тэмцээндээ бэлдэж байгаа. Ёо энэ чикен харахаас бүр дургу үрж байна. Одоо энэ брокколи чикен хоёрыг өдөр шөнөгүй эцээр агаад одоо бүр тултлаа бүр ингээд орхоо болчлоо. Одоо юу идэх вэ? Энийг яаж гоё амттай болгож идэх үү гэдэргээд над дээр бас ирдэг. Тэрэн дээр бид нар тийм үү яаж гоё хоолоо тосгүй мөртлөө те эрүүл тэгсэн мөртлөө гоё амттай одоо яаж тэр хоолнууд ногоонуудаа идэж болох вэ гэдэг аргачлалыг бид нар зааж өгдөг. За 3 дугаарт бас нэг юу вэ гэхээр одоо ялангуяа одоо манай 40-оос дээш насны одоо тий 40-оос 45-аас за 50-аас дээш насны хүмүүс бол бүгд одоо ерөөсөө илүүдэл жингийн асуудалтай байдаг. Тийм болохоор энэ чи яаж одоо ингээд тий 40 одоо 50 хүрэх гэж чинь ингээ яаж ингээд чи ингээд өөрийнхөө одоо би хааг одоо ингээд яг нэг жинээ ингээд чи бариад ингээд яваад ийм туранхай байж болоод байна. Ямар юм идчихээн чи юу хийж яан яаж ингээд айгүйх тийм асуултууд бас ирдэг. Тийм болохоор хүмүүс ганцхан жин барьж яана гэд нэг сар ч юм уу те 2-7 хоног дайет барьчаад буцаад нөгөө хуучин хоолндоо буцаал нөгөө тостой махтай нөгөө юутай хоолндоо орчдөг. Тэгээ яасан нөгөө хідэн сар арай гэж нэг турсан хідэн килограмм нь буцаал нөгөө бүр илүү килограммаар нэмэгдээд жин нэмээд ирчдэг тий. Тийм болохоор одоо энэ гой биетэй байна, залуу харагдмаар байна, гой одоо байя гэж бодох юм бол ерөөсөө өдөр болгон хоол ундандаа анхаардаг. Өдөр болгон ганцхан дайет барихтаа биш, өдөр болгон хоолндоо анхаарч, өдөр болгон хоолоо зөв хийж сурсан байхад тэр хүн хизээж ахиж насаараа дахиж дайет барих ямар ч шаардлагагүй гэсэн. Ерөнхийдөө би бол дуртай идэх юм иддэг. Нэг амар тийм ийм юм итгэхгүй, тийм юм итгэхгүй гэж өөрийгөө бол нэг тэгж юу яагаад байдгүй. Тэгвэл хүн өөрөө байна шүү дээ, тий. Эрүүл хооллоод, би чи өөрөө эрүүлжээд, би чи өөрөө гой болоод эхлэхээр цаанаасаа одоо тэр болохгүй одоо тэр чипс, мипстэй шоколад, бялуун өөрөө тэр чинь хүсгээ болоод эхэлдэг. Яагад бол тэр яагаад одоо энэ хүмүүс амар их одоо чипс одоо энэ шоколад ч юм уу те бялуу өдөр идэх дуртай байна гэдэг чинь тэр биеийн өөрөө тэр элсэн чихэр тэр чихрэнд тэр давсан нөгөө донтцсон байгаа байхгүй. Донтцсон байгаа юм чинь тэр юмаа нэхэд байгаа байхгүй. Тийм болохоор заавалч өдөрт нэг удаа нэг бялуу иддэг ч юм уу нэг чихэр амандаа хийхгүй бол болдгоо гэдэг чинь тэр цаанаасаар тэр донтолт байгаа учраас одоо хар тамхи тийм үү тамхи татдаг архиудаг хүмүүстэй яг адилхан гэсэн. Тэрийг л уухгүй хэрэглэхгүй л бол одоо
дотор нь муухай ордог ч юм уу тий тэрийг нэхэд биеийн байнга нэхэд яг тэрнтэй адилхан хоолноос бас донтол байдгийг шүү. Хоолны янз янзын төрлийн хоолноос донтолт бас үүсдэг. Тийм болохоор чихэр гэхээр л ганцхан одоо нөгөө чихэртэй шоколад юм шиг бодоод байдаг. Чихэр гэдэг чинь тийм үү энэ бялуу байна тий энэ торт байна янз янзын одоо энэ хоолнуудад гурилан бүтээгдэхүүнүүд бүгд тэр дотор ч аюу хэмжээний чихэр явж байгаа тий. Тэрийг тийм болохоор яаж одоо багасгах уу, яаж зөв хоолт хийх үү гэдэг тэр аргуучлуудыг бид нар бас энэ хоолныхаа хичээл дээр бас зааж өгдөг. За дээрэс нь хүмүүс яагаад одоо ингээд хүмүүс одоо ихэнх одоо Монгол айлуудад очиход тийм үү одоо ингээд 5 хуруу ч одоо хоол иддэг хоол тавган дээр байдаг хоолыг чинь бодлоо гэхэд ихэнх айлууд одоо тий нэг хуруу нь одоо ногоо бусад хуруу нь болохоор ингээд мах гурил будаа ингээд өөр юм байхгүй. Тийм болохоор нөгөө ногооны одоо хэмжээ аюу бага идэт байдаг. Тэгэхээр одоо нөгөө юу гиз хотоодны асуудлууд, даралт те үе мөчний өвчнүүд, янз янзын одоо эрүүл мэндийн асуудлууд болж эхэлдэг. Дээрэс нь одоо ерөнхийдөө 40 гараад эхлэхээр ерөнхийдөө хүнд одоо хоол тийм үү мах зах одоо тийм хүнд одоо хуурсан, шарсан юмнууд итгэхээр гиз одоо нөгөө тэрийг нөгөө юу яаж чадахгүй, боловсруулж чадахгүй гизэн дотор хэдэн өдрөөр ингээ байгаад ингээ хүнд оргоод яваад байдаг. Эсвэл одоо нөгөө хүндэрч чадахгүй тий гидсэн өвддөг хөрхөр нөгөө юу яадаг хэрхэрдэг тий чээж хорсдог энэ одоо асуудлууд чинь бүгд одоо хоолтой холбоотой. Тэгэхээр би энэ 5 гурван дээр байгаа ногоогийн 4 болгоод мах гурил юуг нь нэг болгох одоо юун дээр яаж багаар ингээд шилжиж болох вэ гэдэг тэр аргачлалуудыг бас хоолныхаа хичээл дээр зааж өгдөг. Окей. За дээрэс нь ганцхан ногоо идэж гэнэ гээд хүмүүс ногоогоо зүв болохгүй бол тэр ногооныхаа бүх шимт хижээлийг алчиж байгаа гэдгийг бас ойлгохгүй. Яа тэгвэл хэврээ ногоо энэ одоо дэлгүүрээс авч байгаа үнэтэй цэнтэй ногоо жимсийгаа тийм үү? Яг түүхийгээр нийтэх юм бол мэдээж тэр ногооныхаа 100% шимт хижээлийн одоо биенд ч очно гэсэн. Тэгэхдээ бид нар одоо байнга одоо түүхийн ногоо идэх боломжгүй. Одоо тийм болохоор ногоогоо болгоод идэх юм бол мэдээж те хүнд идэхэд илүү хялбар нөгөө халуун хоол гэдгээрээ хүний биеинд ороод нөгөө шингэхтэй илүү хялбар те одоо гидс өвдөх те гидс ингээд нөгөө томрох те одоо blowing одоо газ болчлоо blurry болчлоо гэдэг. Тэгэхээр ингээд гидсэн томроод байдаг. Юм итгэрэл гидсэн томроод байдаг. Тийм одоо асуудлууд аюух гардаг. Тийм болохоор энэ зөв хоолоо боловсруулж идэх нь бас аюул чухал. Тийм болохоор энэ амьд хоол, үхмэл хоол гэдгний хоёр ялгаа байна тийм үү? Тэр одоо Америкээр одоо англиар хэлэх юм бол одоо acidic, alkaline гэдэг хоёр янзын хоол байгаа тийм үү? Мах бол хизээч alkaline одоо амьд хоол байж чадахгүй. Мах гэдэг маань ерөнхийдөө үхмэл хоол руугаа орж байгаа учраас мах идэхэл юм бол хүний доторх биеийн pH level чинь багаснаа гэсэн үг. Тийм болохоор ногоо жимс илүү идчихэж хүний биеийн доторх pH ч өсөж дээшлэн. Дээрэс нь энэ нөгөө асидик тийм үү үхмэл одоо энэ хоолнууд идэхгүй илүү амьд одоо алкалайн хоолууд идэх юм бол хүний биеинд бас нэгдүгээрт одоо pH level чи өндөрсгөж одоо эсэн бус өвчин одоо үүсгэхээс чинь хамгаалнаа гэсэн үг. Окей. За тэгэхээр дээрэс нь түүхийн хоол болгосон хоол чинь ямар температур дээр яаж болсон бэ гэдгээс шалтгаалаад энэ ногооны чинь тэр амьд шүлтлэг юу чин тэр юу нь өөрчлөгдөх нь тэрнтэй бас холбоотой. Тийм болохоор манай энэ салаад масрын хичээл дээр бид нар яаж баг гал дээр 100 градусаас доош 87-88 градусан дээр 86-аас 87 градусны юун дээр гал дээр яаж хоолоо бүрэн болгоод дээрэс нь хоолоо удаа одоо 30 40 50 минут буцлахгүйгээр яаж одоо хоолоо тий богинохон 15 20 за максимум 30 минутын дотор хоолнуудаа яаж болгож идэж болох вэ? Дээрээс нь ногооны шимт хижээлийг усанд хийхгүйгээр яаж одоо хуурга те жигэнсэн ногоо идрийг яаж усгүй хийж болох вэ гэдэг. Усанд хийснээр бид нар ногооныхаа ерөнхийдөө
80-аас 90% витаминаа алдчихж байгаа гэсэн. Тийм болохоор тэр витаминээ зөв хадгалахын тулд яаж хоолоо усгүй бага температур дээр хурдан хоолоо болгоод тэр амьд тэр алкалайн тэр шүтлэг тэр юугаа хадгалж хоолоо идэх вэ гэдэг бас айгүй чухал болчихж байгаа. Тийм болохоор хүний хөгшрөлт тийм үү. Одоо өндөр температур дээр болсон хоол маань нэгдүгээр хичнээн ногоо идж байгаа гэж бодож байгаа боловч тэр ногоо чи ямар ч нэгдүгээр шимт хижээл байхгүй. Хоёрдугаар тэр хоолны чинь нөгөө тэр алкалайн тэр шүлтлэг юу нь одоо өхмөл болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр айгүй гоё одоо ногоо идээд байна гэж бодоод байгаа боловч буруу боловсруулж буруу болгож идэх юм бол тэр ногооны ямар ч шимт хижээл тэр ногооны тэр алкалайн шүлтлэг тэр амьд тэр хэсэг нь хүний биед очихгүй байна гэсэн үг. Окей? Тэгэхээр бидний энэ хичээл дээр яаж тэрийг зөв хадгалж зөв хоолоо хийх үү гэдэг тэр аргачлалуудыг бид нэр яг очиж зааж өгдгөрөө энэ аюулгүй том ялгаа байгаа. Тийм болохоор одоо миний хичээлд суусан хүмүүс тийм үү над руу одоо аюул олон бас ээжүүд те гэр бүлүүд бас хандж байна. Нэгдүгээрт одоо эрүүл мэндийн асуудалтай тийм үү. Одоо чихрийн шижин, даралттай, зүрх судасны өвчин тийм үү. Ядаргаа одоо стресснээсээ болоод ядаргаанд орсон тийм янз янзын тийм одоо нөгөө витаминтэй эрүүл одоо хоол идэх хэрэгтэй юм байна гэдгээ одоо бас ойлгоод одоо айгүй хүмүүс бас ханддаг. За одоо дээрэс нь хүүхдүүд одоо энэ аутизм одоо энэ тэмдгүү одоо хаасаагүй Монголд ч байна уу Америкт ч байна уу те айгүй өндөр байгаа. Тэрний одоо бас нэг гол эмчилгээний нэг юм юу вэ гэхээр хүнд металлын детокс хийж тусгай хүнд металлын эмчилгээнд явж дээрэс нь хоолныхаа хийж байгаа тогоогоо сольж одоо тийм зөв одоо хор дамждгүү, хор дагуулдгүү, хүнд металл ордгүү, хүнд одоо металлын одоо энэ бохир одоо нөгөө химийн одоо бодисууд одоо тоогоорноос чин хоолоор чин дамжаад өөрний чин биеийн очихгүй байх тэр одоо юуг яаж одоо бүрдүүлэх вэ гэдгийг бид нэр энэ хоолныхаа хичээлүүд дээр зааж өгдөг. За тийм болохоор бид нартай холбогдоод хэрвээ бидний одоо хоолны хичээлийг сонирхож байвал бид нартай холбогдоод цаг өдрөө тохироод хэрвээ Чикагод байдаг бол бид нар гэрт ч очиж болно. Эсвэл манай офис дээр kitchen studio дээр ирээд хоолны хичээл үзэж болно. За энэ сар одоо манай 11 сар болох гэж байна. 11 сард одоо манай Америк талархлын баяр болдог. За Thanksgiving гэдэг айгүй том баяр болдог. За тэр Thanksgiving дээр зориулаад би одоо өөрийнхөө кастомерууд, өөрийнхөө клиентууд те одоо хүмүүс зориулаад заавал манай офис дээр ирэхгүйгээр хэрвээ гэрт ч одоо жишээлбэл нэг жижиг пари ч юм уу төрсөн өдөр ч юм уу те ямар нэгэн баяр болоод одоо нэгнтэйгээ найзуудтайгаа уулзуулаад минимум 6-аас хамгийн максимум 10 хүн гэртээ байлгах юм бол би танаа гэрт очиод та нарт би меню өгнө. Ерөнхийдөө нэг 10 хоолноос би та нарыг за энэ хоолнуудаас 3 халуун хоол, 1 салаад сонгоод ингээд 4 хоолтой би бүрэн одоо энэ меню гэрт ч очиод хийж өгнө. Тэрэн дээр бол манай нөгөө нэг хоолны хичээл шиг тийм шоу бол биш, тийм презентацийн бол биш. Зүгээр л ерөөсөө энэ монголчуудын идэх дуртай, түгээмэл одоо өдөр тутамдаа идэх тустай хоолуудаа яаж зөв хийж, ямар гоё амттай болдсон бэ гэдгийг тосгүй, тэ усгүй, давс бахтай, тэ илүү дутуу амтлагчгүйгээр гоё ямар хоолнууд байж болдсон бэ гэдгийг зааж өгөх тийм одоо миний өөрийн одоо зүгээс одоо манай дилерийн зүгээс одоо бэлэг болгож байгаа тийм үү? Appreciation Thanksgiving дээр зориулаад тийм бэлэг юу яаж байгаа. Тэр хоолны хичээл маань нэгдүгээрт үнгүүгээс гадна хоолныхаа бүх материалуудыг бид нэр өөрснөө авч очино. Тэгэхээр өөрт ч юм бол ямар ч зарлага гарахгүй. Энэ маань одоо би өөрийнхөө Монгол community, өөрийнхөө кастомеруудаа зориулж байгаа миний одоо өөрийн зүгээс өгж байгаа одоо эрүүл хоолтын бэлэг юм аа. Тийм болохоор хэрвээ энийг сонирхож байвал минимум 6 хүн максимум 10 хүн мэдээж миний тогооны хэмжээ бас тэрнтэйгээ таарад мэдээж би хүн болгон одоо тий хангалттай хоолоо идэж амсаарай гэж үднээс энийг 10 хүний лимит тавьж байгаа шүү. Тийм болохоор минимум 6 хүн максимум 10 хүн цуглуулад манай энэ хоолны би очиод та нарт одоо сонгосон өөрийн чинь 3 халуун хоол 1 салаатыг очиж хийж өгөөд ерөнхийдөө цагийн дотор л гэсэн үг. Цагийн дотор бүх юмаа хийгээд юу яаж өгнө. Тэгээ тэр хүмүүсс чинь хэрвээ юу яах юм бол ямар нэгэн худалдан авалт юм уу те ямар нэгэн юу борлуулалт хийх юм бол одоо тэр өрсөн одоо намайг өрсөн айлтаа би одоо гой бэлгнүүд бэлдсэн байгаа. Тийм болохоор энэ одоо ирэх энэ Thanksgiving-ийн энэ сард би одоо тийм бэлэг барьж байгаа учраас манайхан
одоо юу яагаад гой бэлэг авч болно. Дээрээс нь бас үнгүү нэг оройны хоолтой 2 3 дугаар эрүүл одоо ямар гой хоолнууд яаж хийж болт юм бэ гэдэг нүдэрээ гэртээ өөрийнх ийш тишээ явахгүйгээр ийш тишээ юм бэлтгэхгүйгээр те дэлгүүр идэр явахгүйгээр одоо би бүх хоол хүнснийхаа юмыг авч очиод та нар ганцхан одоо өөрийнхөө уух юмнуудаа те ундаа усаа бэлдээд тав гширээгээл бэлтгэхэд болоо гэсэн. Би бол бүх одоо хэрвээ манай тогоо авцсан айлууд бол би та нарын өөрийн чинь тогоон дээр очиод хоолыг чинь хийж өгөө, зааж өгөөд үзүүлнэ. Хэрвээ манай тогоо аваагүй айлууд байх юм бол би өөрөө тогоонуудаа салаад мастрынхаа тогоонуудыг аваад очиод энэ одоо ийм бэлэг одоо энэ сар барьж байгаа. Тийм болохоор бид нартай холбогдоод манай хоолны тийм үнгүү ийм хичээлийг сонирхож байвал би менюга утахгүй гаргана. Тэгээд одоо тавинаа. Тэгээд тэр хоолнуудаас 3 халуун хоол, 1 салаат ингээд 4 хоолтой ийм гоё хоолны өдөрлөг ийм гоё хичээлүүд явагдах гэж байгаа учраас та нар бид нартай холбогдоод энэ сарда 10 сар одоо 1-7 хоног үлдчихтэй. Ерөнхийдөө 11 сараас эхлүүлээд одоо олон баярууд эхлэх гэж байна те. Одоо Thanksgiving, Christmas, шинэ жил, цагаан сар, Мартин баяр те. Valentine's эдэргээд өчнөө олон баярууд одоо ингээд ард дараалтаасаа дараалаад эхлэх гэж байна. Тийм болохоор тэрэндээ зориулаад мэдээж бүгдээрээ бид нар гэртээ хүн уурдаг те. Гэр бүлээрээ сайхан нэг ширээнд суугаад гоё эрүүл амттай гоё хоол хурдан галтгоонд хідэн цагаар зогсохгүйгээр өөртөө бас цагаа хэмнсэн гоё эрүүл хоол яаж хийж болох вэ гэдгийг сурч аваад тоогоогоо зөв хэрэглэж сураад тэгээ хэрвээ манай тоогоог сонирхож байгаа аваагүй хүмүүс байх юм бол бас энэ програмд хамрагдаад манай энэ хоолны өдөрлөгийг өөрийнхөө гэртээ хийлгэж болно шүү. Тийм болохоор манай Чикагод байдаг хүмүүс байх юм бол бид нартай холбогдоод юу яаж болно. Бид нар бас ерөнхийдөө өөр хотуудаар бас энэ 11 12 сард явах бодолтой байгаа. Тэр маань би утахгүй зараар гаргана. Тэгээ манай Salad Master Mongolia USA гэсэн бас манай кастомеруудын пэйж байгаа. Тэрэн дээр ерөнхийдөө манай байнгын явагдаж байгаа промошнгууд, хоолны рецепинууд, видеонууд бүх юм тэр пэйжн дээр маань ордог байгаа. Тийм болохоор та нар тэрийг бас сонирхоод үзээрэй. За тэгээ бүх мэдээлэлээ би бас энэ видеоныхаа доор оруулна. Хэрвээ асуух юм байх юм бол надтай холбогдоод мессеж бичиж болно. Эсвэл энэ видеоны доор комент бичиж болно. Одоо Facebook бас нөгөө юугээ энэ видеонуудыг 30 өдрөөс илүү хадгалахаа болсон. Тийм болохоор энэ видео маань 30 өдрийн дараа YouTube дээр бас тавигданаа. Манай YouTube channel дээр миний өөрийн хийсэн одоо 30 хэдэн видеонууд тэр дотор яаж хоол, ямар төрлийн хоолнуудыг яаж хийх үү гэсэн гоё мэдээллүүдтэй видеонууд байгаа. Яаж салаад мастрынхаа тоогоог яаж хэрэглэх үү, яаж харьцах уу, яах уу гэсэн мэдээллүүд бүгд манай YouTube channel дээр бас байгаа. Тийм болохоор манай видеонуудыг бас манай YouTube-ээс орж үзээрэй хэрвээ сонирхож байвал. Окей. За тэгээ дараагийн видео болтлоо. Баяртай. Тэгээ хэрвээ асуух юм байх юм бол комент юм уу мессеж бичээрэй. За бай.